Өшөө. Эргэн тойрон бин харанхуй. Би тэрийн асаасан бяцхан түүдгийн дүл үе үе тарвсхийн тэр их харанхуйг түлхэн хөөх мэт хаашаа арваа далхам хэртэй гэрэлтүүлвч дахиад л хүчинд дийлдэх мэт намсхийн өнөө харанхуй хідэгхэн алхам дунд тулан ирэх бүлгөө. Тушиж холбосон гурван морь минь гэрэлт нэгэндээ тодрон харагдсанаа төдхөн харанхуйд залгидах мэт үзэгдэхгүй болно. Өвгөн зэмбээ хаяа нэг шаваг тэсгний хожуул гал руугаа чулуудан мах шард суув. Түүний армаг тармаг сахалтай олон үрчлээд нүүр галын гэрэл ихсгэд чинээс хийх шиг болон хүрэн туяа татснаа дүл буурахад дахиад л үрчлээ болгоноор нь харанхуй оргонох шиг харлан баргар сүртэй болох ажээ. Би түүндхийн нөгөө талд тохмоо дэвсэж хажуулдан хөвтөөд өвгөний үе үе хувирах царайг ажиглан түүдгийн дэргэд гисэн зураг зургасан гэж бодож байлаа. Зэмбээ гой бууны сүмбний үзүүрт хатхан шарж болгосон маха мойног бүдүүн хуруугаараа чимхэн мулталж хавтгай чулуун дээр тавин тос шүүс болсон эрхий долоогоод дахин нэгийг хатгаж шарж суув. Намар эртийн шүн дулаахан гандаж байгаа аг тааны хурц сүндрэ анхлан шүний намхан тэнгэрт түн бөмөн од гэдгэл ярилцаж эр хүний жаргал эзгүүхээр гэсэн үг сэтгэлд орж ирнэ. Хаяа нэг хээрийн шувууны бүтгэхэн дуу мордын тургих шарж байгаа махны шаржгнахаас өөр чимээгүй. Бид хоёр ч эзгүүхээр хэд хоногийн аянд ярих юмаа дуусгасан хулсын ёсоор дуугаралгүй өвгөн махаа шарж би бодолтой автан хөвтсөн юм. Говийн хужирт тойром загийн шугуу хялгант тал бутад хүндий хадад ааргаар бид хоёр 3 хоног тэнэв. Би химээх нэгэн бол уран зургийн дээд сургуулийн оюутан. Их говийн үзэсгэлэн гэдэг байгалийн цоврал зураг зурж диплом хамгаалах санаатай энэ нутагт ирж ил цагаан сэтгэлтэй элдв сониуч Зэмбээ гэдэг өвгөнийг дагуулan гарсан юм. Өдөрт хид хитэн судалбар таталбар хийдэг байв. Өвгөн миний зурхыг эхэндээ их л сонирхон хардаг байсан бол сүүлдээ нэг их тоохоо болов. Өчигдөр нэг тойрмын цахад хідэн алдуул тэмээ зогсож байгааг зурж судал миний зурсныг байж байгаатай нээжлэн харж хүү минь чи жижигхэн сонхоор нэг шагааж үзээд л товч дарахад алив юм байгаа л янзаараа өнгө зүстэйгээ хүртэл гараад ирдэг нэг аврааттай болооч тэгвэл ингэж зовхгүйсэн дээ. Тийм авраатыг би шинжилгээнийхэнд газарчилж яваад үзсэн юм. Миний зургийг хүртэл татж өгсөн гэж билээ. Миний зураг тэр аппаратны зурнаас дутуу байна уу гэж тоглоом болгон асуусан өвгөн сахлаа илэн нүдээ онийлгон намайг харж байгаад чи сайн л зурх юм. Гэхдээ удаан. Бас зурагч нь цаад юмтайгаа нэг их адилхан болохгүй байх шүү дээ гэж чин үннээсээ хэлв. Юмыг яг байгаагаар нь үзэж үнэл сурсан өвгөнд би гэрэл зураг уран зургийн ялгааг ойлгуулах гэж махран оролцсон боловч амжилт олсонгүй. Өвгөн өөрийнхөө зүтгэж байгаа юм байгаагаараа л дэр. Жишээ нь энэ тойрмыг үгүй болгочихвол бор тойрмын булан гэдэг нэр бас л үгүй болно үсттэй гэсэн бэлээ. Зэмбээгөө махаа шарж дуусаад за хөөйдээд вэ. Би ч үнэртэн цадчих шиг болов байна гэж эрхий долоовор хоёроо долоогоод түрүүн буцлагсан хар саахуутай цайгаа ойртуулан модон тагшаа гаргалаа. Би шарсан мах амтархан зажилж халуун хар цай балгаж судал. Ау гэсэн нэгэн уянгалсан зэвүүн дуу сонстов. Өвгөнийг ажуул чулуун дээр тавьсан мах огтолж байсан чигээрээ хөдөлгөөнгүй болоод гэлжийн чагнаж байв. Дахиад л авуу гин чонуудаа гэсэн дөвгөн гинэт амьдлах мэт хөдлөн огтолсон махаа амруугаа хийгээд шарж ажиллангуудаа тийм байна гэж хөнгөнөв. Морд маань турглан говийн хайраг чулуу шаржигнуулах нь мөн л уянгалсан зэвүүн авиг сонсон сэрэмжилж байгаа аж. Өвгөн галын дол ширтэн чоны улааныг чагнан байснаа дооргийн сүнс гэж шивнэлээ. Юу гинэ гэж самлхан асуувал би юу хэлчих вэ гэсэн мэт над руу гайхан харснаа. Дими юм гэд царайгаа бараалгав.
Зимбэгвэн амнаас санамсаргүй унсан 3 үг миний дотрыг майж гарлаа. Энэ хойд хатт ааргийг дээр үж шээзгий толгод гэдэг байсан юм. Нээр нь ч холоос харахад чандамлан хөмөрсөн 3 шээжги шиг харагддаг юм. Доргын толгод нэртэй болоод удлаа. Жижиг мөртлөө хад чулуу ихтэй орчихсон ямаа олдоггүй байсан газар. Дундаа нэргүй жаахан задгаан устай газар юмаа ээдтэй янзын хад чулуутай газар та. Хүн ороод нуугдчихсан ч олдохгүй. Манай нутагт хитэн чонтой газар энэ л байгаа юм. Говь тал руу хоолнд гарсныг нь амтан намжгаад байдаг боловч энд байгаа нь яаж ч ирээд олдоггүй. Золиг гээд дууга хурааж аяга хар цааны шавхруугаар зайлан цацаад хатгаа чулуун дээр хөмрөв. Тэгээд тамхиан хасаан тохмон дээрээ тэнгэр ширтэн хөвтлээ. Би өвгөн рүү түхэн сууж галдаа тэсгний хитэн хожуул чулуудаад яагаад доргын гэх болсон юм гэж асуув. Тэр ч бас л явдалтай. Та ярьж өгөөч. Урдаар ороо заснаа хөө. Бид хоёр галаа дахин сэргээж мордийнхоо холбоо тушааг шалган үзээд аяны хүнжил гуцаад илгэв. Говийн ааглаг ургамлын үнэрт хансан бүлээн салхи маань хаяа нэг сэвхийн холын одод дээрээс тонгоон ширтэх мэт жиргэлцэн. Морд маань байн аяархан тургина. Чон уйлгаа болжээ. Хүнжилдээ орсон хойно чон уйлгаа болчихвоо гэвлээ өвгөн. Тэглгүй яах вэ? Хээрээ амтэн чинь цагтай тоотой дууран шүү дээ гэлээ. Зимбэгвэ дохоо дээр үндийн урт гансаараа түүдэг рүү зүтгэн байж тамхиа хасаагаад цааш харсан хിവэрээ шунаглан сорох ажээ. Би сумтай буугаад толгой тушаага тавиад өвгөн даанч хойд арга руу дөхөж хонохоос дургуйсан заавал энд буусан юм. Чонноос айсан байд шүү гэж дотроо бодож хэвтэв. Оройтсон саран хөөрөв түүдгийн галч бөглөө. Иргэн тойрны юмс сарны сэрүүн цагаан туяанд будан дунд умбаж тэнгэр өндөрсөн цаашлах шиг болов. Хөдөө нутгийн намрын цагаан шүнийг нойр холж ав. Зимбэгвэ. Та өнөөхөө ярьж өгөөч. Чамд сонин байх болов да. Сонин байлгүй яах вэ? Тэртээ тэргүй нойр хүрэхгүй шүү дээ. Миний их ч ялгаалга. Гээд хэсэг чимээгүй болсноо. Ийм чи хэрт болсон түүх юм аа да гэж яриагаа эхлэв. 50-аад жилийн өмнө юм аа да. Манай энэ мухар хотгийн хоолойд чойвоо гинх гэж нэг айл байлаа. Миний мэдхийн мал малын цагтай том хар гэртээ үргэлж ганц гэрээр явдаг тийм айл байсан юм. Чойвоо гэдэг үг дүү цөөтэй уруу нүдтэй янхгэр хар өвгөн байх. Хүний нүрүү харна гэж бараг байхгүй. Айл орж ирвэл галын цах руу харж тамхи татан сууж байгаад хүн юм асуувал хідэн үг солиод л гарна. Эмэгнэн гэвэл бас л дуу цөөтэй үргэлж ирхэргүүлж ам нь өмөр хийж байна. Тэднийг чухам дуугүй дөмбөд гэдэг үг санаанд ором чимээ аваагүй айл байлаа. Дотор нь чанга дуугарвал гэр нь хийсчих юм шиг санагддагсан. Ганц хүн хил хайчийн харуулын албанд татагтаад явснаас хойш л энэ хоёр ийм зожиг дуугүй болсон улсдаа гэж хөгшчүүл ярилцсан. Хүүн явснаас хойш олон жил өнгөрчээ. Хил сурагч гараагүй юм байх. Нэг хавар эмгэн нь өөд боллоо. Тэр өгшин амьсгаа хураагийнхаа өмнөхөн миний хүү дориг минь гэж ганц л үг дуугарчээ. Тэгэхэд түмэн үрчлээ болсон хэртэй хацар дээгүүр нь нулимс урсч байсан гэдэг юм. Ганц үртэйгээ уулзах хувгүй амьтад байж дээ хөрхий. Дориг нь өнгөрсөн байх. Амьд явдаг бол эрхвш хэл сураг дуулмаар юм. Хицүүч хорвоо юм даа гэж настайчууд шогшролтно. Гэтэл тэр зун дориг хүн гів гинэтгэн хоёр морин ачаа хөтөлсөөр хурч ирлээ. Гэгээ таттал яралцсан том цагаан шүдтэй өтгөн хар хөмсгөн зохийг нь дарснаас болсон мэт хийхгэр хурц нүдтэй хул майсан хоёр чихэн ар тишээ наалтсан юм шиг хар хүрэн нүртэй зузаан ир байлаа. 30 гаруй насны тэр ир гэртээ ирж 2-3 хоноод нутгийн айл ах дүүсээр бууж мурдах болов. Хүүгийнхээ барааг харж чадаагүй
Хөөрхий ихийг нь бодоод хөгшөд өгöd өөрсдөө буруутай юм шиг өмнө нь залт чинь сандарч байхад Дориг хизээч ээжтэй байгаагүй юм шиг жийхгэр хар нүдэрээ инээмсэглэн цатгалан царайлж явдаг байлаа. Өөрийг нь амьсгалынхаа эцсийг хүртэл хүлээсэн ихийнхээ шарлыг ч эргэсэнгүй. Харин тэр хамгийн түрүүнд холшуу ноён цахирагч нарт бараалхан алтан имбүү урт цагаан гаанс галзуухар мэглүү хатцад нь хоргой торг барьж хонон үнжин найр цэнгэл хийх талыг олсон байлаа. Тэр харуулын албыг 6 жил хаасан боловч юм үзэж нүд тайлах гэж харийн нутагт олон жил суусан гэж ярина. Гэтэл муу юм модон улаатай гихчээр түүнийг нэгэн шивнээ яриа дагаж ирсэн нь Дориг харуулын албанаас халагдаад хил дамсан дээрэмчтдээ нийлж өчнөөн жил тэнхтээ гим зэмгүй олон хүний амьд хүрч нүгэлт олзоор цадаж явсан хүн гинэ гэх бүлгөө. Юутаач гэсэн тэр өрөвдөх сэтгэлгүй болсон хүн байлаа. Нэг эрдэм нь гэвэл нутагтаа эрэхтээ үүрч ирсэн илэнхий бүхсд хурдан буугаараа саагалдын дотор зайд гүйживаа туулай алддаггүй унгадаг байсан. Анд гарвал заавал эхлээд янзаг алж шарж идэнэ. Юунд ингэнэ гэхэд махан амттай, зажиглахад зөөлөн, шингүүр сайтай гин. Нүгэл хилэнц нь их биш үү гэвэл хилэнцээс авил хилээ хатаа гин. Нэг зээр алах хэрэг гарвал 3-4-ийг буудаад аль тарганыг нь шилж авна. Гэрийн сүүдэрт унтаж байгаад дээрээ гарч тонгоцсон ишгийг 2 хөлнөөс нь шүүрэн авч газар савж орхиод цааш эргэн хурхирч байхыг нь миний нэг найз үдсэн тухайгаа ярьсан санаанаас гардаггүй юм. Хөөрхий тэр ишиг ганц ч чимээ гаргалгүй хамраас нь цус сад тавиад өнгөрсөн шүү гэхэд түүний хоолой зангирч байсансан. Дориг байсгийгээд хөтлгөө морьтой алга болж нутаг хушууных нь бараг мартаж байтал гів гинэтхэн хөдөл хөсөхтэй хурч ирдэг байлаа. Морин дэлдээр хүндэлсэж найр наадмын газар бүрийг гисэн. Согтоод ирэхээрээ аль тааралцсан хүнд гарын тэнхээ ташуурын амт үзүүлэх болов. Түүний өөдөөс хилэх зүрхтэн байхгүй боллоо. Хөөрхий чойваггүй удалгүй хүүгийнхээ номхон зарц болсонсон. Хоол ундыг нь бэлдэж морийг нь хүртэл ойртуулж явна. Дуугүй дээрээ дуугүй болж 100 цагт гэрийн сүудэрт ганцаар сууж цагийг борно. Нэг өглөө чөдөрт тогтдгүй морных нь хойноос нар битүүгээр явсан өвгөн багууд болсон хойно хатаж өгөхээ алдаж ирээд хүйтэн чим залгилж чадалгүй морийг нь имээлжээ. Дориг уур цухлаа багтааж ядан байж цулбуураа аваад үг дуугүй хөөрхий өвгөний нүүрэн дундуур гурамсан чөдрөөр ороолгож орхиод мордон тавьчээ. Чойвагва хэрцгэр гараараа нүрээ даран уяаны дэргэд удтал суухад гарынхан салаа болгоноор нулимс гарч байсан гэдэг юм. Доргийн тэнцэн ташуураар тархиад цоолдуулж муншиг гараар нь нүдээ таглуулж шүдээ өөрүүлсэн хитэн гэрчүүд хошуу захирагчид зарга мэдүүлсэн боловч тэр чин Монгол улсынхаа төлөө зүтгэсэн хүн та нар шиг муусай нойтон эсхийг гөвөх эрхтээр шүү. Гарынх нь амтыг үтсэн бол харин сайн хилэнц чинь нэмгэрнэ. Хонг хацар хоёр чинь загтнаагүй бол дуугүй байцгаа гэж олон удаагийн хахуулт цадсан эрхэм захирагч заналтаа айлтжээ. Ийхүү доргийн дархан эрх тунхаглагдаж энэ хавийн хөгшин залуу ир им олон амьтны зүрхийг чичрүүлэх боллоо. Нутаг усны залуу бүсгүүчүүдийг тэр хувийн хогшил мэт сүр хүчээр эзэрхэн залуу харчуудыг үрээ хаздаг догшин азарганы аршингаар үзэн ядна. Хин хүнгүй өөрөөс нь далд бол нэрийг нь мартсан мэт хулман чон гисгэх болсон юм. Дориг намрын сэрүүн ормогц хідэн морь ууж шихрүүлж аваад хаашаа ч малга болдгороо болсон хойгуур чойвоо хөгшний бие муудлаа. Сүүлчийн шөнө нь үеийнх нь 2 өвгөн сахиж хонжээ. Хөөрхий өвгөн хамгийн олон үгээ төр шүн хэлжээ. За би ч тамд очих шиг боллоо. Хизээ хийсэн нүгэл юм бол хүнээс үр турдаг байхад надаас эрлэгийн илч төржээ. Нутаг усандаа ийм нүгэлтэн өсгсөн над тамал хаалгаанаа их биз. Муу хөгшин минь азтай хүн байж ийм үртэй байснаа үтсэнгүй. Үүнийг илэрхтлээ санан мөрөөдөж суусан олон жил
Асгаруулсан их нүлмэс уншсан мань их хүний далай сэтгэлийг нь бурхан болгож деваажинд аваа болов уу гэж бодох юм. Одоо аян жингийн цаг цаадах чинь дээрэм тонуулаа хийж яваа. Эртээ шүн өөр шиг нь хоёр сүрхийн амтэн ирээд явсан. Намайг хүн гэж бодлого ярьж хөөрцгөсөн шүү. Бурхан минь. Тэдний амнаас гарсан үг болгоно нь нүгэл. Нутаг усны ах トゥ нар минь намайг өршөөгөөрэй. Үгснээс хойш нэрийг минь мартаж үзээрэй гэж иржээ. Тэгээд өрчлөө хэр болсон нүүр дээгүүр нь урсан нулимс хатаагүй байхад айхтар шаналан яргалаад амьсгаа хураасан гэдэг юм. Тэр хаврын ихэр дориг эргэж ирэв. Эцгийнхээ нас барсныг дуулаад одоо яа гэх ганц хүн айл болдоггүй гэдэгтэй. Нийгэм олжлоо авахаас биш гэж хэлжээ. Энэ үгийг сонссон нутгийн хүүхнүүдийн зүрх амаараа гарчих шахаж байсан нь мэдээж. Түүний харгас тогшин харцсан доор тогоог нь угаах гаслан тов хөөхий дагимад оногдов. Дагимаач дүүрчээ гэж хүүхнүүд шивнэлдэж дуусаагүй байтал хуримтой болж өнгөрөв. Дагимад ихэд 17 настай үргэсэн ботхоныг шиг хар нүдтэй лавай цагаан шүд ярилцуулсан охин байлаа. Ёстол манай энэ тоос дэх говийн ганц цэцэг байсан юмсан. Юндан гэдэг ядуу өвгний аж охин ихэн түүнийг гэртээ гаргаж орхиод алсын нэгэн хүн даган одож Дагима өвөө эмээ хоёрынхоо инхрийлэл хайранд өсч тэднийхээ улаан голонд болсон билээ. Хичнээн уйлж орилж мөргөж гуйгаад ч гашуун заянаасаа мултарч чадсангүй. Хошуу нутгийн эргэтэн тархтан баячууд цугласан найр удсангүй тарлаа. Хурмын бэрн үс гизгээ өвхтэй нүүр амаа урж уйлан чарласаар сүулдэ муужран унжээ. Доригч ийм нарийг удаахыг хүсээгүй байлгүй. Дагима нутаг усныхаа мөнх гэдэг хүүд хайртай байсан гэцгэн гайд хурмын дараахан мөнх ганц морой унан алга болжээ. Хүрээ орохоор явсан гэх боловч яг тодорхой мэд хүн байсангүй. Юндан өвгнийх дуртайч дургүйч хүргэнтэйгээ айлсч морийг нь ойртуулж малыг нь дагах болсон юм. Дагима үерхдэг бүсгүйдээ амиа хорлмоор байна. Даан ч энэ хоёр хөгшнийг яалтай билээ гэж ярьсан гэдэг. Нэгэн өдөр дориг манай хотонд ирж за зэмбэ чи маргааш үүрээр доржтой хоёул манайд очоорой. Чон хөөн гэлээ. Өглөө нь очтол та хоёрын энэ адсагнууд чон ботоо хонж гүйцэхгүй бизгээд уйж хонсон 2 сайн морь бидэнд өглөө. Тэгээд над чи овоо уургач гэдэг байхаа уургав гэж байна. Түүний нүдний хорсолтой гэлэлцэн сэтгэл хөөрч байгаа янзтай. Бид мордон доод хиндий рүү галгуулв. Өчигдөр чинь аргамжиж хонсон ганц сайн морийг минь идчихсэн байхгүй юу? Тийм хөлөг энэ хошуу бодхой халахад байхгүй. Яагаад миний бидэрт буурал гэв. Бид хоёр хайр морь хэмээн зэрэг дуу алдав. Бидэрт буурал үнэн сайхан хөлөг байсан. Хүзүү сунган бөмбөгтөн дөрвөн хөлийн гიშгдэл нүдэнд харагдахгүй. Болтол яралцаж дагсан морьд байдгаараа сарвайвч тоосон дунд нь үлддэгсэн. Тэр сайхан амтныг та юунд аргамдсан юм бэ? Чөдөрт тогтдгүй шийдэл байсан юм. Өглөө эрт юмд явах гээд гиснэ. Гайгүй юм уу гурайнууд гэж зараад. Чон одоо л 3 шийзгэдийн хаднаас гөрөөнд гарч байгаа гэлээ. Бид яг одоо хэвтэж байгаагаас хойхнуур гарч энүүхэн баруунтай байх хавчаар гэдэг газар руу явв. Үе үе тачирхан дэрс загийн төгөл бүхий бяцхан хоолой л доо. Зээр гөрөөс туулаа элбэгтэй газар. Хавчаарын хоолой руу ороод жаахан явж байтал дориг морныхон амийг татан тэр гэж дөрөөн дээрээ үндэсхийв. Харвуу бэлтрэг дагуулж явна. Үнэхээр 3 бэлтрэг дагуулсан чон цухаа ургасан хідэн элсэн товцог руу оров. Явдал орсон бэлтрэгэндээ ан хийхийг зааж гүйд сургахаар дагуулж гарсан чон байж таарлаа. За би бэлтрэгийг нь янзлна. Чи ихийг нь уурглаарай. Алчхаж болохгүй гэж дориг зарлагдаад ухсгийв. Бид хоёр гайхсан боловч даган тавхилаа. Ойртон ирэхэд өнөөх чон товцог дотроос ганцаараа гарan сунав. Бэлтрэгнүүдээ нуусан хэрэг үз. Морины давхил дунд. За та хоёр хэсэг хөөгд нааш нь эргүүл намайг очтол эцээж бай. Зэмбэ чи эцэн хон нь уургал гэж хашгирав. Дорж үтээр хитэн сагалт хөөгөөд морины аагаар алсуур тойрч эргүүлэн илтлээ. Тэр чон эргэн харсаар сунавч сулдж эхлэх янзтай.
ойр хав бартаатай газаргүй гадна бидний сайн мордын явдал ааглаж байлаа. Нэг харуул дориг нэлийн баруун тайгуур дайлан явснаа нааш чиглэж тоосруулв. Төхөж ирээд одоо уургал гуд татаж унгаад нааш нь чирч давхаарай гэж хашгирах нь морины туурайн пижигнэн дунд арай хин сонсдом. Би жолоос султгаж дөрөөн дээрээ өндийлөө. Над үнэхээр сайн морь өгчээ. Явдал нь хөнгөрөх мэт болж хитгэн яралцаад өнөөх араатанд уурга хаяж болохоор ойртон очлоо. Би уургалууд хуваа ирж аваад чоноо огцом татан унгуут эргэн чирч тавхив. Дориг надтай зэрэгцэн ирээд одоо зогс гингүүт нэгэн шуудат аймыг газар шидэн бүүн харааж сулбуураа доржид хайж өгöd боогдон муужирсан чоны амыг зууртал боож хүзүүг нь хувнаас салгаад дөрвөн хөлийг нь хүлэв. Энэ бүх явдал бараг л амьсгаа 3 авах хооронд болсон юм. Тэгээд за мордоо бүхэлчгөө тэр ууттайг аваад ир гэлээ. Бүү үзэгд тэр шуудаа дотор нэг бэлтэр гинэж байв шүү. Дориг яарад хоёрыг нь олсонгүй. Наад муу тэнэг гудрагч нь сухаан дор хайчихсан байхгүй юу? Муу хар гудрах золдгонуудаа тарааж нуугаалтаа. Гээд хөлсөө шавтран харчаад тухлан суув. Бэлтэргний хэтнийхээ дууг сонсоод ч тэрв бахардаж муужирсан чон ухаан орсон бололтой татганан хамраараа гинэж байв. Дорж би тэр аль ч учраа ололгүй юу болохыг ч мэдлгүй зогсож байлаа. Дориг тамхаа татаж гүйцээд босох зур гаансаа төрийн рүүгээ гударч. Та хоёр хөлийн сайн татаад өгөөрэй. Амьдаар нь хууландаа чамайг гэв. Тэгээд өнөөх бэлтэргийг уутнаас гарган хүзүүгээр нь хуваар осорлож бутнаас уяад хүлэгтэй ихийг нь чирч аваачив. За та хоёр хойд хоёр хөлийг нь тэлээд сайн татаж бай гэж тушаагаад ирээн иштэй хурц нарийнхан гутгаа сугаллаа. Хүзүүн дээр нь гიშгэж байгаад ярж эхлэхэд хөөхий чон гинэн хамаг булчин шөрөмс нь хөвчрөн бит хоёр нэг хөлийг нь арай л алдчихалгүй тогтоож байлаа. Нүд халтраад харж чадсангүй. Ихийгээ гинэхэд бэлтэрг нь бас хаяа гинэн. Дориг чоны арсыг гуд татан хуулж байхдаа муу хар гудраг ингээд цусал сайхан байна уу? Өшөө гэж энэ хэмээн шүд зүүн хоолон чихрэн өгүүлнэ. Бөхсөн биеийг нь хуулууд төрүүлг нь харуулн толгой дээр нь гიშгээд бит хоёрт сайн дат гэж тушаангууд арсыг толгойд нь хүртэл шир хитл хуутав. Хуулагдсан арсыг чихний нуугаар тас огтлон аваад хөөрхийн нүцгэн амтныг сул тавилаа. Хүний гараас ангичирсандаа итгэхгүй байгаа мэт салгалан боссон тэр амтан доргийн хормой руу гүйж оров. Нүцгэн хурсан даарч амтнал болсон хойно нүмер ирсэн хэрэг биз. Омоглон морд үргэн цогчиж дориг чоны нүцгэн гэдэс рүү питхийтэл өшөглөв. Чон тэр хол усран унснаа гинэн босч салгалан гэлдэрсээр бэлтэргнийхээ дэргэд очоод өргөс бот руу шурган унав. Бэлтэрэг бас гинэн үхэж байгаа ихийнхээ ам хамрыг долоож байна. Нүд халтран байв. Үүнийг би одоо болтол мартдаггүй юм. Олон шөнө хар дарж зүүдэлсэн шүү. Өвгөн ингэж яриад бүхшүүлэн ханиалгасаар үндэж тамхиа нэрв. Та ханиалгаж байж тамхи татахаар улам дордох юм шүү. Үгүй ээ хүмүн. Харин дарагддаг юм гээд өвгөн тамхиа шунаглан сорно. Миний дэрний дэргэд гал нь улалцсан. Хамрынх нөхөр яарсан мэт зам татуулан гарч ирсэн утаа чөлөө тагаарт гараад тайвсарсан юм шиг түүний толгой дээгүүр аажуухан мандарна. Сарн дээр хөөрчээ. Түүний сүүн цагаан туянд оддын гэгээ бүдгэрэн харин газар дэлхийн байдал улам тодорсон байна. Доргийн толгод бараалан харагдана. Миний сэтгэл нэг л хачин болжээ. Цовууртай чим шиг, цухалдсан чим шиг. Зуны шөнийн сэрүүн агаар уушгаа тэлтэл гүнзгий амьсгалж аваад. За тэгээд гэв. Өвгөн гаансаа чулуунд тогшиж дэрэн дороо хийгээд одод ширтэн удтал дуугүй хэвтэв. Тэгснэ. Тэгээд яах вэ? Бид буцлаа. Дориг өнөөх бэлтэргийг авч явав. Үүнийг тижээнэ. Анд сургана. Чоныг чоноор нь бариулна да гэлээ. Тэгээд ч тижээсэн юм. Тэр жил одоо бодвол 24-5 он болов уу? Хуучин хошуу тамгийг халж хошуу захиргаа гэдэг ардын засаг тогтлоо. Нэгэн удаа доригтой хэрэлдэн муу чон чиний танхаар хоногийн тоо гүйцэж байгаа шүү гэж нүлэмж орхиод
тархиа хаг ташуурдуулж явсан дэмбэрэл гэгч энгийн ард хошуударах боллоо. Манай энэ захын аглаг говь нутагт хувьсгал хожуухан ирсэн боловч олныг амархан дагуулсан юм шүү. Баяд дээдсийн эрх мэдэл хумигдж бид мэтийн ядуусын цээж тэнэж толгоо ундийсэн билээ. Доргийн ааг амогч ил бадарч байхаа болов. Тэгэхдээ л орон гэртээ хэмжээгүй эрхт хаан хэвээрээ байсан хэрэг. Чононч бас өссөн байлаа. Үүрийн гэгээ үдшийн бүргээр бөхсөө оцойлгон хамраа шантаалгаж байгаад уянгалуулан улна. Тэгэхдээ энэ гунигт дуудлага зүг бүрд хүргэх гэсэн юм шиг нар буруу иргэн дөрвөнтэй уйлдаг байв. Дориг түүгээр туулай зээр бариулж сургав. Энэ нь түүний дуртай зугаа болдог байж. Тэгж явхдаа авгаагаа алсаас дурандан үргэлж хардан сэжиглэнэ. Дагимаа орчин тойрны хувьсал өөрчлөлтийг ухаан сэтгэж доргийг үзэн ядах зүрхний хорслоо нууж чадахгүй болж байлаа. Яг тэр үеэр мөнх хүч нийслэл хүрээнээс ийгж ирсэн бөгөөд одоо хошуу захиргаанд алам хааж байгаа дуулдан доргийн уур цухал улам хүрэх болжээ. Нэг орой хоньны бэлчээрт хинтээ уулзав гэж доргийн эрүү шүүлт эхэлжээ. Тэгэхэд Дагима хинтээ ч уулзсан яадаг юм. Би ч нэрхээ олсон ард шүү гिचгчээ. Дориг уур шарандаа багтрах шахаж болжмор шүүрч байгаа бүргэд шиг барин авч өвдөглөн дараад аманд нь хальчуурч ихэж хамаг хувцсыг нь хүү татан нүцэгдээд балбаж гарчээ. Тэрээр уурандаа бахартан эх уух хэмээн амьсгаадж чиний эрх чинь энэ маа яасан эрх хэрэгтэй гिचивэ хэмээн өшгөжж тэгээ тухайн алдсан хонь үснээс нь чирэн гаргаж гэрийнхээ бүснээс хүлж орхиод тэр чигээр нь хонуулсан байжээ. Орилж хашгирч чадаагүй болохоор эцэг их хоёр нь мэдсэнгүй. Зуны сүүл сарын шүн байсан боловч зодуурт бэртэж шархалсан бүсгүй даарч чичирч байлаа. Өглөөгөр дориг түүний гэртээ чирэн оруулж хүлгийг нь суллаад одоо л ав номхроо биз гэж бодон. Одоо чи эрхээ мэдвүү гэж тавлахад муу хулман чон намайг үгсэн гэж бодвоо. Чамайг төмний жигшилж чадхыг чинь үзхийн тулд би амьд явнаа гэж занжээ. Энэ бол өөрийн засаг түртээ болсноо ухаарч хүч чадалтайгаа мэдэрсэн хүний үг байсныг дориг ойлгосонгүй. Ойлгохыг ч хүсээгүй биз. Тэр намар дориг хойд хошуу орж үр авлага цуглуулад иртэл хадмынх нь алга байжээ. Дагима эцэг ихээ аваад оргон одсонд нэг их гайхаагүй боловч зүс нь хавиргаа дэлсэж гайгүй чамайг гэж занаад саахалтаа давхин очив. Тэд уржигдэр нүүнлээ хаана очихоо хэлээгүй шүү гэж тэднийхэн хэлжээ. Оройхон бэлчээрт тарсан хоноо цуглуулан ирж нэг хон алан гураатаж үхэх шахсан чонондоо гиз дотрыг нүхч өөрөө бас садаж аваад тэр цагаас эхлэн сэтгэл санаагаар унаж өөрийн эрх дурын амьдрал нэгэнт дууссныг мэдэн дууга хурав. Хожим дуулбал Дагима эцэг ихээ дагуулan хошуу захиргаанд очиж суурин бараадан суугаад өөрөө шин тэнхмийн галч болсон дуулджээ. Давхин очиг гэтэл ардын засгаас айж дэмийл хумсан алхантаа шигтгэл гараа атхан шүд зууж явах болсон бизээ. Одоо түүний уураа гаргадаг юм нь өнөөх чон болжээ. Үүрээр хангинт л улахт нь чон сэрэнгүүт зочин хараал тавин нөмгөн гарч бүдүүн тэнцэн ташуураа барьж очиод муу гудрах юугаа дуудав хүн унтуулахгүй гэж өглөн пид хийдэл балбан. Чон эзнээ хараад өөрийн үйллээ ирж явааг мэдэн хавтгаагаараа унаж пид хийлгэн цохиг тоолонд нь гаслан гангинана. Босоогоороо зодуулбал ууц нуруугаа хугарна гэж айдагч байсан байж мэдх юм. Тэр намар дориг 3 морь шинхнүүлэн уйж эхэллээ. Нутгийнхан за явах нь өнөөдөгтөө гарах нь дээ гэцгэн. Дориг бог мал адууга 2 ядуу айлд өгөөд үхэж өргөдвөл би нэхэхгүй. Энэ зэргийн гарц намайг хотоолгохгүй. Үсж үржүүл чамлахгүй. Өөрийнхөө юм шиг эдэлж хэрэглэж бай. Би ялс газар явлаа. Энд тогтож суух арга алга. Эргэж ирвэл тэр виз алга болвол та нарих болог гэж игэл хүн шиг гунигт дуугаар ярьж хідэн аяг шимийн арх балгаж халаад чонооч суллаж тавина. Хээрийн амтан хээртэй жаргалтай гэдэгтэй гэжээ. Маргааш нь баг удын хэрд миний найз дорж хойд шээсгийт дээр дурандаж суудал
Дориг чоноо хөтлсөөр шийжгэдийн шандан дээр ирэх нь харагджээ. Тэр мориноосоо бууж чөдөрлөн тавиад чонныхоо хүзүүнээс уяагаа тайлж авсан байна. Гэвч чон нь явсангүй. Шанднаас хэд долоогоод оцойн суув. Дориг зүлгэн дээр гидэргээ харан хэвтэж байж. Дорж хэдэн адуугаа хайн өөр зүг дурандаж удаан суужээ. Тэгээд дахин дурандвал морин эзнээсээ нилээд холдсон байна гин. Харин дориг огт хөдлөхгүй. Бодвол унтаж байгаа бололтой. Чон эзэндээ ойртоод хоцойн сууж байжээ. Доржийг харсаар байтал чон дахин төхөж толгойнх нь дэргэд суув. Жаахан байснаа эзнийхээ дээрээс даран унах шиг болжээ. Доргийн хоёр гар гозос хийн үндийснөө чоноо тэврэх шиг болон дахин унав гин. Дорж эзнээ барьж байна гэж бодвот мориндоо мордон тэр зүг тавьчээ. Ойртож ирэхэд нь морин төвөргөн сонсон чон эргэн харж гулзайтал сунсаар дунц шээжгэтийн хад руу орчиж гин. Дориг дээр дахин очиод дорж амар юм үзжээ. Түүний хоолойг тас хэвж толгойг нь их биенээс нь бараг салгасан байж. Дахин хоёр гар нь чонын зэгэл саарл хідэн ус атгаастай байсан гэдгийм. Өөрийнхөө заяа жаргалыг өөрөө үгүй хийсэн тэр хүнээс хээрийн саарл ихийнхээ болон өөрийн ушууг ингэж авсан юм гээд өвгөн дуугүй болов. Тэнгэрийн дор нь хаяад цайвартавч сар шингэж үүрийн харанхуй болсон байлаа. Зэмбээгоо жигтгэн хурхирна. Миний нойр хулжин 2 хөлт чонноос 4 хөлт нь хушуу авсан тухай гунигт гашуун дуртаглыг бодон хэвтэв. Доргийн толгодын тэндээс чон улих дуулдав. Түүний сулхан улилт хідэнтэй сонсдоод чимээгүй боллоо. Дориг дахиад аян замд гараагүй ч сайн болсон босуу гэж би бодож байлаа. Тэгээд өвгнийг сэрэхгүй хичээж аяархан босч үн мөчөө тэнийтэл сунав. Тэнгэрийн дор нь хаяанд зурвас гэгээ цайравч харанхуй байлаа.